үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах хуулийн төслийн талаар ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочин танилцуулъя. Ноён Лүндэнд орж хууль зүйн шинжлэх ухааны доктор, муйсийн профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн ийм ирхэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За манай үзэгчдэр нь бол Лүндэ багш шиг сайн таньж байгаа баха. Одоо муйсийн хуулийн сургуульд одоо олон жил багшилсан. За үндсэн хуулийн эрх зүй болон төрийн байгуулалтын талаар олон жил судалгаа хийсэн. За ном товхимол энэ сэдвэрээ бол олон ном товхимол хэвлүүлсэн. Төрийн онол сэдвэр одоо сургуультай 30 жил лекц уншсан гэж байна. За ийм одоо миний ойлгож байгаагаар бол энэ үндсэн хууль энэ одоо өнөөдрийн бидний ярих гэдэг энэ сэдвийн талаар одоо Монголдо бол одоо мэрэгдсэн одоо нэг номерын хүн л гэж бодож бид нар нэвтрүүлэгтээ өрсөн байгаамаа таныг. Одоо тэр дугаараа мэдэхгүй юм байна. Тийм. За хоёулаа ингээд ярилцлага эхэлье. За энэ ерөнхийлөгч хүрэлцэхийн одоо үндсэн бишээ улсын хурлд өргөн мэдүүлсэн энэ улсын хурлын гишүүнийг игүүлэн татах тухай хуулийн төсөл одоо нийгэмд маш их маргаан дагуулж байна. Тийм ээ. Зүйтэй гэсэн нэг хэсэг байхад болохгүй гэсэн бас нөгөө хэсэг байна. Тэгээ энэ талаар одоо таны тайлбарыг одоо сонсъё гэж ингэж бодсон. За тэгээд юунаас эхлэх үү гэхээр нөгөө одоо болохгүй энэ хуулийг баталж болохгүй гэсэн олон аргумент байна л да. Тэрний одоо хамгийн одоо анхдагч гэх юм уу миний бодож байгаагаар бол одоо энэ төрлийн хуулийг Монгол улсын ерөнхийлөгч одоо санаачилж болохгүй гэсэн ийм аргумент хэлээд байгаа юм. Тэр нь яагаад тэгэхээр эн чинь нөгөө нэг дотоод их хурлын дотоод зэгтэй холбоотой ийм хууль болох гэдэг наа чинь. Тийм учраас одоо бие биенийхээ нөгөө салаам өчр руу орох гэдэг байна гэсэн ийм аргумент хэлээд байгаа юм байна лээ. Тэгээ эндээс одоо яриагаа эхлэе гэж ингэж бодож байна. За манай бол тэгээ чи өөрөө бас иргэнийхээ хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа мó дэмжихгүй байгаа мó? Би иргэнийхээ хувьд бол энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа. За яагаад тэгэхээр бид нар одоо монголчууд чинь бид нар яг өнөөгийн нөхцөлд одоо бид нар хичнээн сайн хууль батлаа тэрийг мосхонгуйлаад яаж ч одоо үнийг хэлэмгдүүлж болдог яг л ийм цаг үе дээр яваад байгаа байхгүй юу. Тийм учраас сайхан хууль батлаа тэрүүгээрээ тэр гишүүдэйгээ бас ингээ хэлэмгдүүлж хөвөл гэсэн эмзэгл байгаа юм надаа. Тэр утгаараа би дэмжихгүй байгаамаа. За ерөнхийдөө ойлгочлаа. Тэгэхээр чиний асуулт бол Монгол улсын ерөнхийлөгч ийм хууль санаачлах одоо тийм эрхэмжээ байгаа мó юу гэж эхний асуулт юм байна тийм ээ. Тэрний өмнө би бас нэг юм хэлмээр санагдлаа л да. Тэгэхээр энэ хууль тогтоох дээд байгууллага парламентын гишүүд маань ер нь юунд тулгуурлаж ажилладаг юм бэ гэж тийм ээ. За мэдээж бол одоо үндсэн хуулиа дээдлж үндсэн хуульдаа захирагдаж ингэж үйл ажиллагаа явуулахаас гадна үндэсний бүрэн эрхт байдлын онолч гэдэг юм уу, ардчлалын онолч гэдэг юм уу, энэ талаас аваад үзэх юм бол ер нь төрийн албаа байгууллага парламент ганц гэх юм байхгүй, засгийн газар шалгаа байхгүй ард түмний хүсэл зориг тулгуурлаж ажиллана гэж нэг ийм том онолч гэх юм уу. За тийм зарчим байна л да. Өөрөөр хэлбэл ард түмэн юу хүсэж байна? Тэрний тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулна. Өөрчлөлт үндсэн хуулийн тийм заалт бий юу? Яг таны хэлж байгаа заалт бол бий юу? Байлгүй яах вэ? Тэ өөрөөр хэлбэл одоо улсын их хурлын гишүүн бол ард нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан элч гэсэн ийм утгаар бол үндсэн хуулинд бол тодорхой байгаа шүү дээ. Тэгэхээр ард түмэн юу хүсэж байна?
түүнийг л одоо тусгаж ажиллах ёстой л гэж ингэж үздэг. Энэ үнэтс бол өнөөдөр хэвээрээ байж байна л дээ. За тэгэхээр одоо ингээд энэ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийг би одоо ингээд сошиал ертөнц энэ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр одоо явж байгаа мэдээ сурталчилгааны тэр бүгдийг хараад л байгаа юм. Тэгэхээр энэ хуулийг дэмжихгүй байгаа хүн бол өнөөдөр би болд гэдэг хүнтэй л тааралдлаа. За өөрөөр хэлбэл гудамжинд явж байгаа бүр жирийн эргэнээс одоо 15 6 настай хүүхэд байд тэднийг ингээд харахад бол энэ бол үнэхээр хэрэгтэй хууль аа. Энийг бол одоо манай улсын их хурл батлах ёстой гэж энэ хуулийг бүгдээрийг нэмжиж байгаа юм байна тийм үү? А тэгсэн чинь ард түмний хүсэл зоригд тулгуурлаж ажиллах ёстой. Ард түмнийг төлөөлнө. Та нар юу бодож байна, юу хүсэж байна, тэрийг чинь бид нэр төлөөлөж хууль тогтоох ажлаараа дамжуулж энэ хүсэл зоригийг чи хэрэгжүүлээ гэж тангарагж өргөсөн манай улсын хурлын гишүүд энэ хуулийг эсэргүүцээд байгаах нь би жаахан гайхаад байгаа байхгүй юу? Яагаад ингэж ийдэг юм болоо гэж. Зүүн бол одоо эн чинь ард түмэн юм хүсэж байгаа юм байна. Энийг нь батлаад өгье гэл одоо ингээд батлаа сайжруулаад өгчмөр юм байгаа. Тэгэхээр эсэргүүц байгаад байгаа явдлыг би жаахан гайхаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бас энэ юутай холбоотой юм бэ гэхээр одоо нэг манайх ингэдэг шүү дээ одоо гэмт хүн гэлбэлзэн ч гэдэг шиг одоо ингээд ард түмэнд бол айгүй муухай харагдаж байгаа байхгүй юу? Гэхдээ энэ ч одоо бид бол энэ хуулийг хүсэж байхад манд миний сонгосон төлөөлөгч яагаад энэ хуулийг одоо ингээд батлахгүй эсэргүүцээд байгаа юм болоо гэд. Өөрөөр хэлбэл нөгөө илгээсэн төлөөлөгчтэй иргэд маань итгэл алдарах. Дараагийн сонгуулиар яваад очих нүүргүй болтлоо одоо энэ хуулийг ингэж эсэргүүцэж байгаа явдал нь бол үнэхээр бас нэг тийм эмзэглэл төрүүлмээр санагдаад байгаа юм л да. Тийм учраас бол манай их хурлын гишүүд энийг бол их сайн бодмоор юм шиг байгаа юм. За тэгээд ер нь бол нэг энэ хуулийг ингээд их хурлын гишүүд бүгдээрээ одоо ингээд эсэргүүцээд ташхиралдаад байгаа нь бол нэг сонирхлын зөрчилтэй юм шиг ингэж харагдаад байгаа. Манай Монгол улс ч одоо энэ нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс чинь ашиг сонирхлын зөрчилгүй байх тэрнээс өвчлөн сэргийлэх хуультай улс орно шүү дээ. Яг одоо өөрийнхөө тухайн асуудлыг өөрт нь одоо ингээд хариуцлага тооцдог юм журамтай бол ийм хуультай болыг гингүүт нь манай улсын их хурлын гишүүд одоо энийг эсэргүүцээд энэ юусаа болохгүй тэхгүйгээд одоо элдв бүсийн шалтгаан тоочод байгаа явдал бол одоо сонирхлын зөрчлөө бол одоо ингээд илэрхийлж байгаа юм биш байгаа. Ард түмэн тэгээд одоо харах юм биш байгаа гэдэг нэг юм болгоомжл над байж байна. Тийм учраас бид нар бол манай төрийн хууль тогтоох дээд байгууллага маань өөрснөө ийм сонирхлын зөрчилтөө байдлаа нэг нуугүй илэрхийлж байгаа явдал бол одоо бусад хүмүүсээс яаж сонирхлын зөрчилгүй байх тийм хуулийг тогтоох юм яаж одоо тийм шаардлагыг тавих юм гэдэг асуудал бол одоо бас харагдаж байна. За түүнээс гадна байна шүү дээ. Ер нь бол одоо энэ төрийн өндөр албан тушаалтан ард түмний итгэл дээр тогтж идэг шүүгч ялгаа байхгүй парламентын гишүүн ч гэсэн ард түмэн зөв харагдахгүй хэрэгтэй байдаг байхгүй бол доо. Тэгжээд нөгөө хүний чинь баталсан хуулийг нь ард түмэн хүлээн зөвшөөрдөг, дээдэлдэг, хүндэтгдэг, биелүүлдэг нөгөө хуулийг нь тийм сэтгэл зүйн үндэс бол энд бүрэгдэж идэг. Тэгэхээр ард түмэн зөв харагдах тэр шин чанараа бас нэг жаахан сайн одоо бодохгүй байгаа юм болов уу гэж би ингэж бодож байгаа. Одоо ингээд энэ хуулийг чинь би та нарт бол хариуцлага тооцдог, өндөр ёс зүйтэй байдаг бай, хуралдаа суудаг бай, тийм үү? Хариуцлагатай бай, ёс зүйтэй бай, сахилга дэг журамтай бай. Гэхдээ энэ чинь ерөөсө хөгжлийн үндэс үсттэй. Ийм юм байя гэдэг ийм хуулийг оруулаад ирэхээр нь
өгүүгээд эсэргүүцээд байна гэдэг чимд ард түмэнд бол яаж харагдах вэ? Зөв харагдах уу? Харагдахгүй. Энд ч одоо юу болж байгаа юм болоо гэд гайхаад итгэхгүй болох, төрд итгэлийг сулруулах. Улмаар хууль дээдлэх ёсыг сулруулах бол энэ их хортой шүү. Гэдгийг бол одоо бас энд би хэлье гэж бодож байна л да. За тэгэхээр ерөнхийлөгчийг тийм хууль санаачилж болох уугүй юу гэдэг асуудлаар бол бас энэ хуулийн төслийг тойрсон маргаан нэлийн явж байгаа шиг байгаа юм. Тэгэхээр 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол тэр үндсэн хуулийн 26-гийн 1-д бол хууль санаачилдаг 3 субъект байгаа шүү дээ. Их хурлын одоо 126 хүн байж гэн. Тэн дээр засгийн газар гэдэг нэг байгууллага байж гэн. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч гэдэг одоо ингээд үнэн чанартай манайх чинь 128 субъект хууль санаачлах хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд энэ хууль санаачилж байгаа юуг нь бол өмнө нь бол ингээд хэнд ямар ч асуудлаар хууль санаачлах ирэхэд бол хязгаарл тогтоогоогүй байсан манай 92 оны үндсэн хуулиар. За энэ 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоо зарим субъектүүд дангаараа ерөөсөө маш олон хууль санаачилж ирсэн тийм практикууд бол Монголын парламентын түүхэнд бол гарч ирсэн л дээ. Өөрөөр хэлбэл одоо эн чинь дэлхийн жишгээр болох юм бол парламентын нэг 4 жилийн бүрийн эрхийн хугацаанд бол засгийн газар өөрийнхөө бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд засгийн газрын оруулж ирсэн хуулиуд бол нэлээд давмгай байж идэг бүх монголчдын дэлхийчдээ. Гэтэл чин зарим субъект бол одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс нь өөр чиглэлтэй өөр мөрийн хөтөлбөртэй субъект ингээд олон хуулиуд санаачлаад тэр нь тэгээд одоо хэрэгжүүлэх эдийн засгийн баталгаа засгийн газрын мөрийн хөтөлбөртөө мөргөлдөх энэ төр гээд энэ төмөн асуудал үүссэн байхгүй юу? Үүнтэй холбоотойгоор 19 оны нэмэлт өөрчлөлтөөр бол 26-гийн 1-д бол энэ хууль санаачилж байгаа субъектүүдийн хууль санаачлах хүрээ хязгаарыг хуулиар тогтоож өгье гэдэг ийм нэмэлт өөрчлөлтийг оруулсан юм. За тэгээд тэрэн дотроо бол улсын хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд бол одоо ингээд энэ улсын хурлын үйл ажиллагаа дэгтэй холбоотой асуудлаас бусад асуудлаар бол одоо ерөнхийлөгч гэдэг юм уу хууль санаачилж болно. Засгийн газар ийм хууль санаачлал энэ төргээд тиймэрхүү зүйлийг 36 дугаар зүйл ингээд зохицуулаад өгсөн. Тэгэхээр одооний тэр гол маргаад байгаа сэдэв бол юу байна вэ гэхээр ерөнхийлөгч бол энэ дэгтэй холбоотой асуудал бол энэ биш юм. Улсын хурл бол дэгээ өөрөө тогтооно гэдэг тэр нь бол зөв. Одоогийн хууль тогтоомжинд байгаа нь зөв. Дэлхийд тийм байдаг. За тэгсэн чинь үйл ажиллагаа гэдэг нэг өвтэй холбогдоод байгаа байхгүй. Энэ улсын хурлын үйл ажиллагаа гэдэгт одоо юу орох юм бэ гэж. За энэ бол нэлээд маргаантай байгаа. Ер нь бол манайхан бол ингээд нэг юм хууль тогтоохтой тодорхой биш процессжуулгүй одоо нэг ийм том саваар нь одоо ингээд нэг хууль тогтоочдаг нэг ийм мэрэгшээгүй парламентын нэг юм том доголдол байна шүү дээ. Эннийхээ зовлон эдэлж байгаа байхгүй. Жишээлбэл одоо тэр эрүүгийн хуулийн 13 14 гэдэг юмыг одоо нөгөө нэг худал мэдээлэл тараавал гэдэг чи одоо ингээд цэцтэр унчлаа шүү дээ. Тэр чи яага тийм одоо үнэхээр худал мэдээлэл тарааж хүний нэр төр одоо бүр тэр зүтгэл амнаас нь хүртэл одоо хүний хүрэхээр тийм аюултай зэвсэг байна шүү дээ. Тэр чинь бол одоо манай хууль тогтоох байгууллага тийм ерөнхий юм тогтоож өгснөөс болоод цэцтэй тэр нь унтсан. Одоо тэгээ тэр нь байхгүй хоогаар ямар том асуудлууд Монголд үүсэж байна тийм ээ. Тэгэхээр нэг ийм ерөнхий хууль тогтоодогтой бас энэ маргаан байгаа. Улсын хурлын үйл ажиллагаа гэдэг юу орох юм бэ гэдэг дээр. Тэгэхээр улсын хурлын үйл ажиллагаа гэдэгт энэ гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой тэдгээрийн одоо дархлаатай холбоотой асуудал улсын хурлын үйл ажиллагаа гэдэгт орох уугүй гэдэг асуудал маргааны сэдв. Тэгээ энэ асуудлыг маргаад байхаар нь би бас холбогдох юмнуудыг нь үзлээ л дээ. Улсын хурлын тухай хуулийн одоо хуулийн зорилтыг тодорхойлсон нэгдүгээр зүйл байна.
Тэгэхээр энэ хуулиар одоо ямар харилцааг зохицуулах гэж байгаа юм бэ гэдгийгээ тэн дээр нь ингээд бичдэг шүү дээ бүх хуулийн толгойдоор. За тэрэн дотор юу гэж үздсэн байна нөхөр энэ улсын хурлын тухай хуулиар улсын хурлын бүтэц зохион байгуулалт бүрэн эрх гишүүдийн бүрэн эрх тэгээд улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна гэдэг ингээд бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр эндээс нь харахад би бол энэ хууль тогтоогч нарыг улсын хурлын үйл ажиллагаа гэдэг юм болвол тэр гишүүний бүрэн эрхээс тусдаа юм байна. Улсын хурлын бүрэн эрхээс тусдаа юм байна. Улсын хурлын бүтэц зохион байгуулалтаас тусдаа юм байна гэж ингэж ойлгож байна л дээ. Тэгэхээр үйл ажиллагаа гэдэг юмыг бол тэр дэгтэйгээ холбоотой тэр процессын зүйлүүдийн бол одоо ингэж ойлгож байгаа юм болов уу гэж ингэж харж байгаа. За тэгээд энэ одоо цагаандар бичсэн улсын хурлын тухай хуулиар аваад үзсэн ч тэр гишүүдийн эрх зүйн байдлын талаар аваад үзсэн ч тэр энэ гишүүдийн эргүүлэн татахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа энэ харилцаа болвол улсын хурлын тэр үйл ажиллагаа дэгтэй бол холбогдохгүй юм байна гэж. Ер нь бол түүхийг аваад үзэхэд ийм байсан шүү дээ. Манай Монгол улс чинь улсын хурлын гишүүдийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг тусдаа хуультай байсан шүү дээ. Тусдаа хууль байсан. Тэр хуулиар нэлээд хэдэн жил явж байгаад ер нь бол энэ хууль хэрэггүй юм байна. Гэхдээ тэр хуулиа хүчингүй болгоод улсын хурлын тухай хууль гэдэг ганцхан хуультай болгочихсон байхгүй юу. Тэгэхээр ерөнхийлөгчийн энэ өргөн мэдүүлээд байгаа энэ хуулийн төсөл болвол улсын хурлын дэгтэй холбоо байхгүй, үйл ажиллагаатай холбоо байхгүй, юутай холбоотой байдаг нь тов тодорхой байна уу гэхээр улсын хурлын гишүүний эрх зүйн байдалтай холбоотой. Эрх зүйн байдалтай холбоотой болчихж байгаа. За энэ талаас бодоод үзэх юм бол энэ ерөнхийлөгч бол ийм хууль санаачлах эрхгүй барихгүй гэж ярих нь бол одоо хол явах үндсэлтэй тийм ойлголт биш. Энэ бол зүгээр л одоо энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн одоо зүгээр нэг тийм хөнгөн хэлж байгаа нэг шалтгаан төдий зүйл гэж л одоо би нөлөөлөл харж байгаа. Тий. Би тэгээ үзэгчтэй зүгээр нэг тайлбар хэлчихье гэж бодсон тодруулах гэх юм уу. Энэ хуулийг одоо ингээд ерөнхийлөгч өргөн бариад энийг нөө яаралтай гурмаар их хурл маань хүлээж аваад хэлэлцээд эхэлсэн. Тэгээ төрийн байгуулалт өнгөрсөн 7 хоног төрийн байгуулалтын байнгын хороо энийг хэлэлцээд 66% одоо саналаар одоо цааш нь чуулганд оролцуулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн ийм саналтайгаар цааш нь явуулсан байгаа. За тэгээ өнгөрсөн 4 дахь өдөр чуулганы хоролдооноор энэ яг энэ хуулийн төсөл маань орж ирсэн. Тэгээд тэн дээр баахан хэлэлцүүлэг явж байгаад яг санал хураах болсон чинь ардсан намынхан нэг өдрийн завсарлага авчихсан. Тэгээд тэр нь ямар учиртай гэхээр ингээд нэг өдрийн завсарлага гэдэг маань 5 дахь өдөр бас завсарлага үйлчлээд энэ хууль маань яг нэг санал хураах хэлцэх хэсгээ шийдэх санал хураалт маань хойшлоод ингээд одоо энэ 4 дахь өдөр болчихж байгаа юм байна лээ. За тий тэгэхээр одоо нэг яг ийм үед байгаа юм шүү гэдгийг би бас үзэгчтэй бас эхлээд бас нэг тийм тайлбар хэлчих зүйтэй байх. Тэгээ би түрүүн бас өөрийгөө бас жоохон дутуу ойлгуулсан байна. Би энэ хуулийн бүх заалт юмыг нь бол эсэргүүцээг юм шүү. Тэр нэг хуралдаа суухгүй байгаа, биеэр одоо саналаа өгөхгүй байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Энэ миний бол би бол одоо яахан зөв ямар нэгэн санкц байхын зөв тэр бүр эргүүлгэн татах нь үртэр байх хэрэгтэй байх гэж ингэж бодож байгаа юм. Тэрнээс бүх нийтээр нь бас эсэргүүцэх юм аа гэдгээ бас би танд зөв ойлгуулъя эхлээд. За тэгээд энэ нөгөө ардсан нам маань өчигдөр одоо нэг өдөр нөгөө юуныхээ хурлаар бүлгийнхээ хурлаар энийг бол энэ хуулийн төслийг дэмжихгүй. Энэ яагаад тэгэхээр энэ парламентын дархлаа гэж юм устгах гэдэг байна. Гэсэн аргумент хэлж ийн лээ. За нөгөө том нам одоо олон болж байгаа ман нам бас энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцээд гишүүдийнхээ одоо итгэл үнэмшлээр та нар өөрсдөө өгцгөө ийм асуудлыг нэг хайрцагж бариад байх гэсэн ийм шийдвэр гаргацгаасан байна. За тэгээд энэ дээр асуулт энэ парламентын дархлаа гэж юу энийг одоо энэ хууль яагаад устгах гэдэг юм бол танихаар. За тэгээ ер нь бол бас нэг энэ хуулийг эсэргүүцэж байгаа гишүүдийн одоо нэг
гаргаж байгаа нэг том аргументны парламентын дархлаа л да. Парламентын дархлаа гэж ярьж байгаа. За энэ парламентын дархлааг ярихаас өмнө хоёлаа бас нэг жаахан холхноос өөр нэг асуудлыг би энийг холбож тайлбарлая гэж ингэж бодож байна л да. Тэгэхээр энэ үндсэн хууль баталснаас хойш энэ 34-5 жилд одоо манай засгийн газар чинь улс төрийн хариуцлага хүлээгээд одоо бүр нас нь 1.7 жил болчихсон тийм байхаа. Тийм засгийн газар. Жасраагаан үед нэг засгийн газар нэг 4 жил ажилласан. За манай оюун эрдний үед нэг 4 жил ажилласан байх. За тэгэл намрын 2 үед нэг ажилласан уу? За нэг ажилласан байх. За тэгэл одоо эн чинь ингээл байнга л огцроод байдаг. Ингээд тэгээд сүүлдээ нас 1.7 жил болоод. За тэгээд эн чинь одоо ингээд энэ засгийн газар тогтворгүй байх нь бол улс орны хөгжил дэвшил бол өнөөлтэй байна гэж үзээд 19 онд одоо үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад эн чинь үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг чинь том асуудал шүү. Тэгдлээ одоо ингээд энэ байсан байна. Тэгэхээр энэ бол юу харагч ийн вөхөр засгийн газар улс төрийн хариуцлага энэ их хүлээж гэж харагч байна. За тэгвэл энэ шүү дээ манай улсын хурл одоо хууль тогтоох дээд байгууллагын хувьд бол институтийн хувьд бол хариуцлага хүлээсэн үү 35 жилд? Тэг би бол мэдэхгүй юм байна. Эднэрийн чинь хэн хариуцлага тооцдгийг ер нь одоо хуулиараа энэ их хурлд маань ерөнхийлөгч нь юм уу одоо хэн нэ? Одоо хариуцлага тооцохгүйгээр одоо тэгээд дарах хэрэгтэй байж болох юм уу? Манай Монгол улсын чинь үндсэн хуулийнх нь одоо суур үзэл баримтал бол энэ хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдэл 3 гэдэг чи одоо харилцан бие биенээ хянана гэж байгаа. Эрх мэдлийн хувьд бол тэнцвэртэй байна гэж байгаа. Аль нэг нь илүү эрх дарах идэл болохгүй гэж байгаа. Гэтэл чин засгийн газар нь бол одоо ингээл хариуцлага хүлээгээд байдаг. Үргэлж улс төрийн хариуцлага хүлээж байдаг. Нөгөө хүлээлгдэг нөгөө субъект нь манай улсын хурл маань өөрөө хариуцлага хүлээдэг. За шүүхийг одоо муу хүлээлээдэг. Шүүгч нь бол одоо ингээд насаараа томлогддог албан тушаалтан мөртлөө жилдээ одоо нэг 10 шүүгч одоо ингээд хариуцлага хүлээгээл, ёс зүйн хариуцлага хүлээгээл тэгэл огцрол байна шүү дээ. За шүүхэд бол яг хуу засгийн газартай харьцуулахад бол хариуцлага хүлээх юм нь арай жаахан бага байж магадгүй. Тэгэл улсын хурл ерөөсөө хариуцлага хүлээдэггүй. Тийм учраас энэ ард түмэн чинь бас одоо мэрэгэн ухаантай ард түмнээ бол одоо бас эднэр чинь бас мэддэг юм ажиглж яддаг юм харддаг юм гэдгийг одоо бас бид нэр сайн бодмоор байгаа юм л да. Тэгээд улсын хурл одоо ерөөсө хариуцлага хүлээдэггүй ганц юм болчихсон. За энэ юутай холбоотой вэ гэхээр одоо ерөөсө одоогийн 126 гишүүнтэй ч холбоотой биш, төрүүчийн 76-тай ч холбоотой биш. Ерөөсө одоо манай энэ 92 оны үндсэн хуулийн чинь нэг том дутагдал нь энэ. Би одоо энэ улсын хурлын бол арай нэг энэ хяналт тэнцвэрийг алдагдуулсан давуу эрхүүдийг эдлээд ийн гэдгийг одоо би бараг 20 жил шүүмжилсэн хүн шүү, 20 жил бичсэн хүн шүү. Тэгэхээр энийг бол би хоосон шүүмжлээгүй л дээ. Өөрөөр хэлбэл үндсэн хуулинд байж байгаа зүйл заалтуудыг дүн шинжилгээ хийгээд бусад улс орныхтой харьцуулаад практик дээр хэрэгжүүлж байгаа байдлыг харахад бол улсын хурл бол давуу эрхтэй байдаг байхгүй юу? Тэр нь юундаараа байж байдаг вэ гэхээр манай Монгол улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлд бол улсын хурлын эрх зүйн байдлыг тодорхойлсон хэсэгт бол улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага гэж тодорхойлсон. Та нар одоо энэ улсын хурлын гишүүдийг яриаг нь ажиглаарай. Бид чинь бол төрийн эрх барих дээд байгууллага гэдэг. Тэгвэл эрх барина гэдэг чинь нөгөө засгийн газар шүүх нь бол тэрнээ доор байх нь биш шүү дээ. За яг үндсэн хуулинд бол одоо иймэрхүү нэр томьёоны алдаа эндэгдэл бол байдаг л дээ. Дэлхийн бүх улс орны үндсэн хуулинд байна. Гэтэл манай энэ эрх барина гэдэг үзэл санаа чинь зөвхөн нэр томьёоны асуудал биш, бусад зүйл заалтуудаар энэ нь бол давуу эрхтэй гэдэг нь бол байгаад байдаг. За 2019 оны нэмэлтээр ч дараагийн нэмэлтүүдээр ч тэр манай улсын хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн одоо энэ үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаагийн үндэс шалтгаан үзэл баримтлал ингэж гаргасан шүү дээ. Тэрэн дотор хүртэл бичээтэй байгаа шүү.
улсын хурал бол улсын хурлын одоо засаглалын хоорондын тэнцвэрийг хангах гэж энэ өөрчлөлтүүдийг хийж яана гэдэг үг бол би орж ирсэн. Нөгөө дээш нь татчихсан. Дээш нь татаж нөгөөдгөө доош нь болгож байгаа. Иймэрхүү жоохон оролдгуудыг хийгээл байгаа. Тэгээд би одоо зарим хүмүүсээс нь асууж ирсэн. Та нар тэгвэл одоо энэ миний 20 жил шүүмжилсэн засаглалын хоорондын эрх мэдэл хоорондын хуваарлтыг зөрчсөн улсын хурал давуу их олгосон энэ зүйлээ бол хүлээн зөвшөөрөөд засах орлогуудыг хийж байгаа юм байна гэсэн тэгж байгаа гэдгээ тэр хүмүүс бас хүлээн зөвшөөрж ирсэн. Энэ бол ийм зүйл. За тэгэхээр тэрний нэг илэрлэл нь юу гэхээр болдоо улсын хурал чи өөрөө л тарна гэж байгаа шүү дээ. Өөрөө өөртөө л хариуцлага хүлээл гэнэ. Өөрснөө тарах уу? Чи юу гэж? Яагаад тарахгүй? Яагаад тарахгүй? Гоо өөртөө хариуцлага тооцдог хүн чинь доор үсттэй. Энэ чинь коммунист лооцсон шүү дээ. Коммунизм үе чинь өөрийн шүүмжлийг өрнүүлэхгүйгээл одоо ерөөсө болдыг шүүмжилж болохгүй өөрийгөө шүүмжилжээ гэж одоо тэр үеийн үсэл суртал онлоор чинь бүр байсан тэр битгээд өөрийн шүүмжлийг өрнүүлэх үү гэдэг сэдв чи одоо нэг чухал сэдв болоод энэ сэдвээр энэ сэдвэр бол доктор хамгаалж ирсэн хүн ч гэсэн би мэднэ. Тэгэхээр энэ дээр биш тэ тэгэхээр яаж яах вэ үндсэн хуулинд бол өөрөө л тарна гэж байгаа. Тэгэхээр одоо энэ нэг ийм хуурмаг зохицуулт. Ерөнхийлөгчнийг санал оруулдаг үл. За би тэрийг одоо бас чамд хэлэх гэж байна те. Өөрөө л тарна гэж. За өөрөө тарна гэдэг бол үнэн чанартай бол одоо муухагаар хэлбэл биднийг жаахан шороо өмхүүлсэн заалт юм уу? За тэгэхээр дараа нь бол одоо ингээд нөгөө нэг нөхцөлтөө тарах юмнуудыг оруулсан л да. Ерөнхий сайдаа одоо томилж чадахгүй 45 хоног бол дараагийн ерөнхий сайдыг томилохгүй 30 хоног бол одоо ингээд ерөнхийлөгчийн тэр тараана гэсэн. Гэхдээ 29 хоног дээр нэг хүн олно үстэй. 44 хоног дээр нэг хүн олно үстэй. Тэгэхээр энэ бол одоо бас л нэг тийм молиг маягийн юмнуудыг бид нэр үндсэн хуулиндаа ингэж хийсэн болохоос биш. Тэгвэл одоо бид нэр Германыг их ярих дуртай шүү дээ. Германы үндсэн хууль тэгдэг, Герман улс орн тэгдэг, манай гишүүд яриад манай шавнарч их ярьдаг. Германч нь бол яадаг юм бэхэр ерөнхийлөгч нь Бундестага тарах эрхтэй байдаг байхгүй юу? Эрхтэй байдаг. Яг зүгээр нэг хэдэд нөхцөл бай сонгуул болох гэж байгаа гэдэг юм уу? Дайм бүхий байдалтай үйл тарааж болохгүй. За ингээд ийм нөхцөл тарааж болно гэж өөрөөр хэлбэл нөгөө засгийн газрынхаа үйл ажиллагааг парламентын улс төрчлөлтөөс хамгаалдаг хамгийн том механизм нь бол ерөнхийлөгч нь байдаг. Манайд бол энийг үндсэн хуулиндаа тусгаагүй. За ийм учраас бол манай улсын их хурал бол одоо ингээд эрх мэдлийн хувьд, институтийн хувьд бол хариуцлага үлээдэггүй субъект болсон байна. За хоёрдугаарт бол одоо ингээд тэрийг бүрдүүлж байгаа субъектүүд гишүүдэд нь бол одоо хариуцлага хүлээх тухай асуудал бол манай Монгол улсын үндсэн хуулинд хэд хэдэн газар байж байгаа юм. За жишээлбэл одоо 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол 29-ийн 3 гэж одоо их яриад байгаа биз? 29-ийн 3 гэдгийг шинээр оруулж ирсэн байхгүй юу? Тийм гэсэн. Энэ яагаад энэ зүйл заалт одоо үндсэн хууль нэмэгдсэн бэ гэхээр ард түмний дунд нэг ийм том шууган гарсан. Гэхдээ энэ улсын хурлын гишүүдийг чинь бид сонгосон бол яагаад эргүүлэн татж болдгүй юм бэ гэж. Энэ ард түм ингэ шаардаад унсан байхгүй юу? Гэтэл чинь манайх чинь нөгөө манай энэ парламентын гишүүдийн орон нутгийн сонгогддог гишүүд чинь бол нөгөө чөлөөт мандат гэдэг юмтай юм. Чөлөөт мандат гэдэг. Тойргоос сонгодог хэлж. Тойргоос сонгоод чөлөөт мандаттай. Эмээр нь манайх бол чөлөөт мандаттай. Тэр чөлөөт мандаттай гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр сонгогчд нь түүнийг буцаад татах эрхгүй гэж л одоо ерөнхийдөө хамгийн товчоор хэлбэл тэгж ойлгож болно. Тэгэх юм бол чөлөөт бус императив нөгөө чөлөөтийн чинь эсрэг мандатын хүн байх юм бол яадгүй хэр тэр тойрогтой амьдрдаг. Тэндээ байнга орсон суудаг. Тэгээд тэндээсээ сонгогддог. Тэгээд тэнд сууж байгаа ард түмнийхээ захиа даалгаврыг биелүүлдэг. Тэрийг нь биелүүлэхгүй бол нөгөөдүүл нь буцаага татдаг. Тим эрхтэйг бол одоо чөлөөт бус мандат буюу императив мандат гэж одоо хэлээд байдаг. Тим мандаттай байхгүй. Тэгээд ард түмэн ингээд шаардаа салхаа байсан энэ чинь бид одоо энэ улсын хурлын гишүүд чинь хариуцлагагүй байна.
сонгогдоод одоо явдаг тэгээд эргэж харахаа болдог, танихаа болдог. Гэт ийм юмнууд. За тийм учраас байна шүү дээ. Ер нь бол одоо энэ ерөнхийлөгчийн санаачилсан хуульч гэсэн бол үнэнтэй холбоотой байх гэж бодож байна. Улсын хурал бол одоо ингээд Монгол улсад хариуцлагын гадна байж идэг цорын ганц эрх мэдэл болчихсон юм байна. Тардаггүй юм байгуулга болчихсон юм байна. Үндсэн хуулиараа энийг баталгаажуулчихсан юм байна. За тийм учраас одоо дотор нь байж байгаа гишүүдийнх нь сахилга хариуцлагыг өндөр болгоё. Тэрийг нь одоо шатлалыг өндөр болгоё. Хариуцлага тооцдог тийм механизмтай болгоё гэдэг юмыг нь үндсэн хуулийн 29-ийн 3-аар хийж өгсөн. За энэ бол ерөөс огт амилаагүй байгаа. Одоо амилж өгдөггүй. Энэ ч нөө тангаргаасаа нятсан гэдгийг одоо үндсэн хуулийн цэцэр тэрийг одоо тодорхойлуулдаг шүү дээ, тий? Тэр заалт шүү дээ, тий? Өөрөөр хэлбэл тангаргаасаа няцаж үндсэн хууль зорьсон бол гэж. За энэ дээр бол мэргэжлийн нарийн юм бэ л дээ. Тангаргаасаа няцах гэд нэг тустай юм уу? Үндсэн хууль зөрчих гэд нэг тустай юм уу? Энэ хоёр цуг юм уу гэд. Энэ дээр одоо жинхэнэ мэргэжлийн хууль зүйн техникийн ондын нарийн юмнууд явдаг. За энийг тэрийг хоёлаа яриад яах вэ, тийм ээ? За тэгээд би ингээд юу хэлэх гээд байна вэ гэхээр ийм хариуцлага хүлээдэггүй ганц эрх мэдэл болчихсон. Үүнтэй холбоотойгоор бол одоо энэ 76 хүн чинь бол ийм болцоод 126 болсон ч бас учиртай шүү. Энэ чинь одоо бас нэг суудлын үн цэнийг бууруулын энэ гэж тухайн үеийн эрх өргөчд ярьж ийсэн. Энэ бүгд чинь одоо энэ улсын хурал маань хариуцлага хүлээдэггүй ийм субъект болсонтой холбоотой. Тийм учраас ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн одоо цаад нэг агуулгын чинтэй холбоотой байх. Гишүүдийн хариуцлагыг өндөржүүлээ. Нэгэнд одоо улсын хурал маань одоо энэ институтийн хувьд эрх мэдлийн хувьд одоо ингээд хариуцлага хүлээдэггүй байгаа юм чинь гишүүдийн цахилгаан хариуцлагыг дээшлүүлэх гэдэг зорилгоор бол энэ хуулийг бол одоо санаачилж оруулж ирсэн байхаа гэж бодож байгаа. За энийг хэлчихэд чи бол түрүүн ардчилсан нам бол дархлаа гэж юм. Дархлаа гэсэн одоо ерөөсө бүх улсын хурлын биш одоо телевизээр одоо харна шүү дээ. Орой мэдээ харна. Тэгэл одоо дархлаа л гэж яриад байна. Тэгээд манай энэ гишүүд бас дархлаа гэдгээ бас нэг жаахан дутуу ойлгоод байх шиг байгаа. Ер нь бол энэ үндсэн хуулийн эрх зүйн онол дээрч гисэн тэр энэ парламент судалдаарч байсан тэр эн чин дархлааг бол улсын хурлын парламентын дархлаа гэдэг чинь бол хоёр талтай гэдэг байхгүй юу? Хоёр талтай. Бүр англи хэл дээр бол одоо онооснээр байна. Нэг нь бол institutional immunity гэж. Нөгөөх нь бол internal гэж байгаа. Дотоод immunity гэдэг. Ингээд хоёр утсан. За тэгээд бол энэ юу гэхээр парламентын дархлаа гэдэг ойлголт бол юу хэлж байгаа юм бэ гэхээр парламентын гишүүн хүнийг ард түмнийг төлөөлөх чиг үүргээ ямарваа нэгэн айдасгүй, дарамт шахалтгүй чөлөөтэй илэрхийлэх тэр дархан эрхийг нь бол олгож өгч байгаа юм. За энийг нь бол одоо тэр гадаа талаас нь бол хуулиар олгоод өгдөг. Тэрийг нь олон улсын хэллэгээр бол тэр институтын дархлаа гэж хэлээд байна шүү дээ. Институтын дархлааг нь бол манай үндсэн хуулинд байж байгаа халдшгүй дархан байна гэдээ хэлчихсэн улсын хурлын тухай хууль болон дэгийн тухай хуулиар манайх шиг ер нь бол энэ дархлааг бол хоёр ойлголтоор immunity, indemnity гэдэг хоёр ойлголт байдаг олон улсын нийт томьёонд. Тэр нь бол юутай холбоотой вэ гэхээр хэлсэн үгнийхээ одоо тэр нэг жирийн эргэн шиг одоо эрүүгийн хэрэгт болон шууд татагдахгүй захиргааны шийтгэл шууд өртөхгүй парламентын зөвшөөрөл шаардна. За парламентын танхимд хэлсэн үгийнхаа төлөө хариуцлага хүлээхгүй. За бас одоо нэг тодорхой хангамж идэлх барих энтер гээд бүрэн эрхээ саадгүй хэрэгжүүлэхтэй холбоотой хангамж гээд энэ зүйлүүдийг нийлүүлээд одоо юу нэрэлдгүүхээр парламентын гишүүн дархлаа гэдэг байхгүй. За энийг бол одоо болд гэдэг гишүүнд хуулиар гадна талаас нь бүрдүүлж өгч байгаа дархлаа гэж үздэг. За тэгвэл тэр internal immunity гэдэг бол дотоод дархлаа буюу жинхэнэ дархлаа гэж судлаачид тодорхойлдог шүү. Жинхэнэ дархлаа гэж. Тэр жинхэнэ дархлаа нь юу вэ гэхээр тэр гишүүний өндөр ёс суртахуун, хариуцлагатай байдал, сахилгатай байдал,
биеэ зөв авч явах байдал, ард түмэн зөв харагдах байдал, мэдлэгтэй чадвартай байх байдал тэрийг бол жинхэнэ дархлаа гэж ингэж үздэг. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн энэ санаачлаад байгаа энэ хуулийн төсөл болвол миний харж байгаагаар бол тэр дархлааг нь харин үгүй хийх биш. Тэр дотоод дархлааг нь улам сайжруулах, бэхжүүлэх. Тэр тал руу чиглэсэн хууль шүү дээ. Одоо яахаараа тэр дархлааг устгах чинь гэж ингэж хараад байдгийг би тэрийг нь ойлгодгүй. Ер нь араа одоо нэг Монголд нэг юм биш шүү дээ. Торгуул гэхээр тийм ээ. За. Торгуул гэхээр чи монголчууд ингэдэг. Тэгээ хоёрын хооронд торгуул тавьдаг. 20 мянган төгрөг, 30 мянган төгрөг. Тэрийг нь хүмүүс өөрөөсөө шийтгэл гэж ойлгодгүй. Тэгээд тэрийг мөнгөний төлцгөө нөгөө үйлдэл хийгээл явж идэг. Гэхдээ энийг жаахан одоо энэ Сингапурч гэдэг юм уу, Азийн бар орнууд чинь бол нийтийн соёлыг хэрэгжүүлэх, нийгэм дэг журмыг хэрэгжүүлэх, ерөөсөө улс орныг хөгжүүлэхэд энэ торгуулийн систем гэдэг чинь асар үүрэг гүйцэтгэсэн арга байхгүй. Тэгээд одоо энэ торгуулийг нэг жаахан өндөр дүнтэйхэн шиг хүнд нэг бас нэг арьс маханд нь мэдрэгдэх хэмжээнд энэ торгуулийг ингээд тавьчих болдгоо мүү гэхээр манайх ингэж ярьдаг. Ард түмэн тэр чи төлж чадахгүй шүү дээ. Ядуу байна шүү дээ. Цалин юм багвах чинь. Үгүй тэгвэл тэр торгуулийг заавал төлж явах ёстой мó? Үгүй шүү дээ. Тэр үйлдэлийг хийхээр болчих юм бол тэр торгуул зүгээр л тэр хуулинд л байж идэг. Хүмүүсийг бол одоо өөрийнх нь тавган дээр байлгаж идэг, хязгаарлаж идэг тийм нууц далд хүчил байж явах болохоос биш. Тэр торгуул гэдэг чинь өдөр болгон хүнээс авах гээд байгаа юм биш. Тэрийг л хийхэд болж л доо. Тийм үү? Гэхдээ яагаад болж болохгүй гэж? Тэрвэн шиг улсын хурлын гишүүдийн чинь одоо ёс зүйтэй, сахилгын хариуцлагатай байл гэж байна шүү дээ. Гэхдээ хуралдаа суул да. Тийм үү? Хуралдаа суул да. Гэхдээ тангараг гэдэг нэг юм өргөцсөн болвол тэрийгэ дандаа бодож л дээ. Энэ 29-ийн 3-аар чинь ийм юм шүү болдоо. Улсын хурлын гишүүн болвол тэр парламентын танхимд хэлсэн үгийнхаа төлөө хариуцлага хүлээхгүй. Тэрийг л дархлаа гэдэг байгаа. Тэрийг л одоо дархлаа гэдэг байгаа. Тэгвэл улсын хурлын гишүүн сонгогчтойгоо уулзаж явж байгаа ч гэдгийг юм уу, ямар нэгэн телевизэд очиод ярилцлага өгөхдөө Монголынхаа түүх соёлыг гутаасан, доромжилсон тийм үг хэлэх юм бол тэр хүн тангаргаасаа няцж байгаа хэрэг мөн шүү. Тангаргийн үгэн дотор чинь тийм үг байгаа. Түүх соёлоо хүндэтгэн дээдэлж гэж байгаа шүү. Үндсэн хуулиа сахин биелүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад тангаргалж байна гэдэг. Тэгэхээр чинь тэр зүйлүүдийг манай тангаргийн үгээ бодоод би чинь одоо ард түмнээс мандаттай ийм хүн байгаа юм. Тийм учраас одоо буруу зуруу юм ярьж болохгүй шүү энэ төр гэж одоо биеэ цэнж явах үүрэгтэй шүү дээ. Тэгж одоо гişүүд ингэж байгаа шүү дээ. Мөн хулгайч гэд би хэлдэг шүү дээ. Хэлцснийхэн төлөө одоо намайг татах юм байна л тэгээд одоо ингэ мушгаад байдаг. Тэгээд тэр бол тийм биш юм аа. Тэгэхээр хамгийн гол нь одоо ингээд энэ 29-ийн 3 амлахгүй байна. ЦЦ-ийг амлуулахгүй байна. Хоёр дугаарт бол одоо 92 оны үндсэн хуулийн тэр 66-гийн 2-ын 3-4 гэж байж байгаа. Тэр ерөөсөө амлахгүй байна. ЦЦ бол одоо ингээд улсын хурлын гишүүнийг эргүүлэн татдаг ч юм уу, төрийн өндөр албан тушаалтныг огцруулах талаар шийдвэр гаргах юм бол тэрийг хилцүүлэхгүйгээр шууд хэрэгждэг утгаар бол 92 оны үндсэн хууль бол цэцгийн дүгнэлт бол улсын хурал хэлцэхгүйгээр өөрөөр хэлбэл цэцтэйгээ мэрдгэлцэхгүйгээр төрийн өндөр албан тушаалтнуудын одоо ийм хариуцлагын асуудлыг цэц бол дүгнэлт гаргачих юм бол тэр бол ингээд улсын хурал танилцуулагдаад явахаас биш тэр зөв үү буруу юу энэ төр гэсэн мэтгэлцэн байхгүйгээр энэ 92 оны үндсийг хуулийг хийцэн шүү дээ. Би энэтэй холбогдуулаад чамд нэг сони юм хэлэх үү? Чи өөр юм асуух гэдэг л хараад байна уу? Тий. Одоо та өдөрт 20 минут үлдээд байна. Хоёлаа нэг жоо шуурхаа яв. Би чамд нэг их чухал юм хэлэхгүй болохгүй байна. За тэгээ. Тэгээд түрүүн ерөнхийлөгчийн хуулийг санаачилсан санаачлалт болохгүй энэ төргээд юм ярьлаа. За тэгээд би бол одоо
Энэ бол ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон эрхт бол эрх бол хөндөгдөөгүй. Энэ бол үндсэн хуультайгаа нийцэж байгаа байна гэдгийг хэлж эхлэв. Тэгээд ер нь бол улсын их хурлын гишүүн хүн өөрийнхөө хариу үйлчлэгтэй холбоотой зүйлийг холбоотой хуулийг улсын их хурлын гишүүд өөрснөө санаачилж болох юм уу? Энэ зөв үү? Чи юу гэж бодож байна? Мэдээж санаачиллаач их баг төвшөнд л одоо хариуцлага тооцоолохоор л оруулж ирэх байлаа. Тийм шүү дээ. Одоо нэг их би самд хоёр чухал момент хэлье гэж бодож байна. Манай Чимэд багшийн одоо амьдралынхаа нэлээд сүүл рүү өөрийн гараар бичсэн нэг чухал хууль байдгийн шүү дээ. Тэр бол үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж. За энэ бол Чимэд багш бол яг өөрөө бодож бичсэн. Би тэр түүхийг бас гадарлах юм. Тэр хуулийн 8 дугаар зүйл тараа ийм заалт байгаа байхгүй юу? Улсын их хурлын гишүүн өөрийнхөө бүрэн эрхийг өргөдгөх, хариуцлагыг сулруулах асуудлаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хууль санаачилж болохгүй гэж байгаа байхгүй юу? Тэгвэл энэ ойлголтыг бол бид нэр улсын их хурлын тухай хууль дээр ярьж болох уу? Болно шүү дээ. Энэ логтой байх ёстой, энэ зарчим нэг байх ёстой. Улсын их хурлын гишүүд өөрсдийнхээ хариуцлагыг өөрсдийнхээ бүрэн эрхийг нэмэгдүүлэх хууль хэрвээ байдлах шаардлагатай болвол өөрсдийнх нь бүрэн эрхийн тэр 4 жилд хэрэгждэг, дараагийн 4 жил хэрэгждэг байх ёстой байхгүй юу? За тийм учраас бол энийг бас нэг хэлэх хэрэгтэй. Тийм учраас би бол юу гэж боддог вэ гэхээр улсын их хурлын гишүүд өөрсдийнхээ бүрэн эрхийг сулруулахтайч гэдэг юм уу, чангаруулахтайч гэдэг юм уу, ийм холбоотой хуулийг бол өөрсдөө санаачлах нь бол ашиг сонирхлын зөрчилтөд буруу гэж үздэг. Харин бүр ийм хуулийг ерөнхийлөг санаачлах ёстой. Эсвэл засгийн газар санаачлах ёстой гэж үздэг. Ийм байгаа шүү. Энэ бол одоо Чимэд багшийн тэр хуулийн үзэл санаа байна. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэг энэ зарчмын та бас энэ нийцж байгаа. Тийм учраас энийг нэг бодох хэрэгтэй. За тэгээд ийм зүйлийг бид нэр одоо бодгүйгээс болоод одоо бас энэ олон нийтэд хэлэхэд бас нэг ичмээр зүйл одоо байгаа шүү. Үндсэн хуулийн 66-гийн 2-ын тэр 3-4 дээр одоо өөрөөр хэлбэл улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татахтаа бусад албан тушаалтныг огцруулахтай холбоотой шийдвэрээр үндсэн хууль одоо ингээд өгүүлэлт гаргачихлаа тийм үү? Цэц. Үндсэн хуулийн шүүхүй цэц. Тэрийг бол улсын их хурл хэлцэх ёсгүй гэдгийг үндсэн хуулийн 66-гийн 2-ын тэр 3-4 дээр тодорхой заагдсан байхгүй юу? Одоо үндсэн хуулийн цэц чинь бол цэцтэй ямар асуудлаар маргаддаг юм бэ гэхээр шүү дээ. Улсын их хурлаас баталсан хууль, тогтоол, засгийн газрын тогтоол, ерөнхийлөгчийн зайрлаг, сонгуулийн хорооны шийдвэр ийм хэдэн зүйлээр бол цэцэд өгүүлэлт гаргах юм бол тэрнтэй бол улсын их хурл мэтгэлцдэг байхгүй. Мэтгэлцэн гэдэг нь би юу хэлээд байна вэ гэхээр улсын их хурлаар орж хэлцэх тухай асуудлыг яриад байгаа юм. Тэгээд тэн дээр шийдвэр гаргадаг. Тэгээд тэн дээр хүлээн зөвшөөрөвлөө гэвэл хүлээн зөвшөөрдөг, үгүй гэвэл шийдвэрийнхээ үндслийг гаргаад буцаага цэцлүү явуулдаг. Хүний асуудлыг бол тэгдэггүй байхгүй юу? Гэтэл чи юу хийсэн гэж энэ 2025 оны сүүлчээр төрүүчийн парламенттай улсын их хурлын тухай хуулийг шинжилэн найруулсан. Дэгийн тухай хуулийг шинжилэн найруулахдаа үндсэн хуулийн 66-гийн 2-ын энэ 3-ыг бол бүр илэрхийлж өчөөд цэцгийн гишүүн үндсэн улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах талаар улсын их хурлын дүгнэлтийг улсын их хурл хэлэлцээд бүр санал хураагаад нэмдэж дарга дээр та ярьж байгаа. Бүр би сүүлийн юм ярьж байна. Бүр одоо 25 онд шинжилэн найруулсан улсын их хурлын тухай хууль, дэгийн тухай хуулийг би ярьж штэ. Тэгээд тэн дээр чинь бүр одоо ингээд юуг нь бүр үндсэн хуулийнхаа тэр 66-гийн 2-ыг бүр илэрхийлж өрчөөд тэрийг ямар гишүүн дээр тийм юм болсон юм? Ямар гишүүн дээр? Гоо би гишүүн дээр яриаггүй бай. Хуулиндаа тийм хийсэн байхгүй юу? Улсын их хурлын тухай хуулийн 9-р зүйл, дэгийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 86 дугаар зүйл биш үү? Цэцгийн дүгнэлтийг бүр хэлэлцээд санал хураагаад
Тэгээд санал хураалтаар бол одоо тэрийг дэмжиж ийнэ гэх юм бол тогтоол гараад дэмжихгүй гэх юм бол юу ч гарахгүй хаяад үндсэн хуулийн шүүхийн шийдвэр тэгээд хогийн сав руу орохоор ийм хууийг чинь манай төрөвчийн парламент баталсан байхгүй. Одоо энэ хууль бол хүчин төгөлдөр байж байгаа. Тэгэхээр өөрсөндөө зориулж ийм хууль хийгээд байгаа нөхдүүд өөрсдөө хариуцлагатай ёс зүйтэй бай гэж хууль хийх үү гэж би асуугаад байгаа юм л да. Одоо энэ чинь бодит факт мөн биз дээ. Үндсэн хуулинд одоо ингээд цагаандаар бүр хараар бичигдсэн. Манай Тэмүүжин тэрийг их яриад байгаа шүү дээ. Тэмүүжин бас нэг юм зөв юм яриад байгаа шүү. Одоо бол энэ 66-гийн 2-ын 3-4-оор бол зөвхөн гишүүний асуудлыг оруулаад ирлээ. Одоо ерөнхийлөгчийн, улсын их хурлын даргын, ерөнхий сайдын ч гэдгийг бүгдийг оруулж ирэх гэж. Зөв. Одоо бол би бас нэг юм хэлмээр байгаа юм л да. Улсын их хурлын гишүүдийн хуулийг эсэргүүцэл одоо ингээд ард түмэндээ муухан харагдаад ард түмнийхээ хүсэл зоригийн эсрэг юм хийж явах оронд одоо эдний өөрсдийнх нь мэдл төрөд ирсэн шүү дээ энэ хуулийг. Яаж засах уу, яаж өөрчлөх үү? Энийг одоо зарим хэсгийг нь хасах уу, юуг нь яаж өөрчлөх үү? Ганцхан гишүүний биш одоо тэр ерөнхийлөгч, мөрөнхийлөгч бүгдээрингийн байх угаад ажлын хэсэг байгуулад энэ чи өөрт нь хүрээд ирсэн юмыг өөрсдөө муухан харагдуулж ингэж хашгиралдад суухаар аваад нөгөөдгий чинь бүр чулуу болгоо тийм үү? Бүр сайжруулад бүгдээр ингэ хамруулад за тэгээд одоо өөрсдөө хайж ичээд байгаа юм бол одоо энэ хуулийг бол 28 оны 1 сарын 1-ээс дагаж мөрдөн. Энэ тэргээд хууль гарах эрхэм тэдэнд байгаа байхгүй. Тэр эрхээ хэрэгжүүлэхгүй бол одоо яагаад ч бол буцаах гал ингээд орилоод байгаа нэг тийм хүүхдийн нөгөө хүүхд чинь нэг гинэн байхдаа бүх юм нь ил байдаг штэ. Тэр үе шиг юм болоод байл гэж би хараад байгаа. За та өдөр нэг 10 гаруй минут байна. Би нэг 2 асуултыг ханаасаа энэ намын талаар энэ хуулинд бас хэмнүүд одоо байна. Тэр намын гишүүдийг биш юугаар нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийг нөө тойргоор сонгогдсон гишүүдээс тусдаа авч үзээд нам нь эргүүлэн татдаг болох гээд байна. Бид нар ч гэсэн бас лар түмний юугаар сонгогдсон штэ гэд ингээд нэг хэсэг тийм. Би бол тэрийг бас одоо зөв ч юм уу гэж бодож байна. Нам татах нь буруу гэж би бодод байгаа юм. За нөгөөх нь болохоор хэрвээ гишүүн ингээд одоо намаасаа татгалзуул яах юм тэр код чинь нам дээр үлдэх ёстой шүү дээ. Гэ намын дарга нар нь яриад байна. За зарим гишүүд болохоор ингээд намын дарга одоо наадахыг ч мэддэг боллоо. Намын даргын үгнээс зөрсөн болгоныг одоо ингээд эргүүлэн татах гэдэг наадах чинь. Гэт нэг иймэрхүү яг намын дарга юутай холбоотой нэг ийм 3 асуулт байгаа маа. Энд дээр та ямар тайлбарыг? За болдоо. Наад хуулийн төсөл дотор ч нөлөө шүү дээ. Тэр жагсаалтаар сонгогдсон 48 гишүүнтэй холбоотой юмыг нам татна гэсэн үг байхгүй шүү. Үдч тэгж яриад байхгүй. Тэр нам татахгүй. Өө тийм үү? Нам татахгүй. Нам татна гэсэн үг байхгүй. Харин нам болвол парламент буюу улсын хурлд энэ бол манай намаас суусан болд гэдэг нөхөр чинь бидний үгэнд ордоггүй. Парламентын энэ одоо улсын чинь мөн чанар болвол ерөөсөө намаар дамжиж, намаар талцаж засгийн эрхийг барих ёстой байдал чинь энэ манай намын бодлогыг хэрэгжүүлэхгүй байна. Энэ хүнийг бид нэр татмаар байна гэдэг саналаад оруулна. Саналаад оруулна. Тэр санал гэдэг чинь бол тэгэх юм бол одоо тэр орсон болгоныг өсгөр хүлээж аваагүй ч үнэлэлтэй байна, үнэлэлгүй байна гэд нөгөө нэг хөөрхөн гишүү хэлсэн шүү дээ. Бид нэг ангийнхан охиныгоо дээрлэхүүлмээргүй байна. Гэдэг шиг одоо тэр чинь бол тэр их хурл санал гаргаж байгаа байхгүй юу? За тийм ээ тийм. Тэгтээ бол вэ шүү дээ. Наад хуулинд чинь ерөнхийлөгчийн санаачилсан хуулинд бол хамгийн их маргаан дагуулах асуудал чиний асуусан асуулт байхгүй юу? Манай чинь бол үндсэн хуулиар бол ерөөсөө энэ парламентын бүх гишүүд бол чөлөөт мандаттай гэдэг утгаар бол анхныхаа үндсэн хуулийг бид нар хийчихсэн. Яагаад гэхээр нэг мажоритар тогтолцоогоор бүгдийг сонгодог байсан. Сонгуулийнхаа системтэй уялдуулаад ингэчихсэн. Гэтэл чин дараа нь бол бид нар мажоритар системээ холимог систем болгочихлоо шүү дээ. Тэгэхээр энэ 48 хүнийг бид нар одоо яг ижилхэн
тойргоор сонгогдсон 78-тайгаа ижилхэн чөлөөт мандаттай гэж үзэх үгүй юу гэдэг бол энэ онлын маргаантай асуудал. Энийг яаж тайлбарлаж болох асуудал. Тэгэхээр энэ дээр бол юу байдаг юм л да. Энийг зөвдгсөн онолч байна, буруудахсан онолч байна. Жишээлбэл одоо энэ намын мандатын онол гэдэг онол байна дэлхийд. Намын мандатын онол. Тэр онолоор бол энэ жагсаалтаар гарч ирж байгаа намын жагсаалтаар парламент сууж байгаа хүмүүс болвол ард түмнээс өөрийн биеэр шууд мандат аваагүй. Энэ хүмүүс намаар дамжуулж авч байгаа. Тийм учраас энэ хүмүүст мандатыг бол одоо ингээд лүндэнд орж болд гэдэг хоёр хүн зэрэгцээд байж байхад болдод олох уу, лүндэнд оржид олох уу гэдэг асуудлыг тэр манай намын төлөө санал өгсөн хүмүүс сонгоогүй тийм үү? Лүндэнд оржид өгье, болдод өгье гэдэг юмыг тэр нам хийчээд байгаа учраас энэ хүмүүс бол чөлөөт мандаттай биш юм аа. Бүрэн чөлөөт мандаттай биш юм аа. Энэ хүмүүс намаас мандат авч байгаа учраас энэ хүмүүсийнхаа талаар бол нам эргүүлэн татах, санал гарах эрхтэй гэж ингэж үздэг. Би таныг тасалчих тий. Гэхдээ тэр чинь нэг нам тэр списик гэдэг юм гаргаад тэр 48 хүний чинь ингэж жагсаагаад сонгогчд байсан шүү дээ. Тийм үстэй нэрийн. Тэгэхээр тэр чинь бас нэг ёсондоо бас нэг хүнийг сонгоод байгаа юм биш юм болов гэж зөвхөн миний бодол шүү. Манайх чинь тэгээгүй баха. Тэгсэн биз. Тэр нэг тим ярьж ирсэн яг цагдаараа тулахаар одоо тэгин барин ингэж ирсэн сүүлдээ тэрний чинь ард одоо өчнө олон хүн үйчих юм бол бүтэхгүй барихгүй байна гэж хагаад сүүлдээ намаа дугуулдаг юм дугуйл явсан. Тэр чинь бол сонгуулийн өмнө яригчсэн зүйл болохоос яг цагдаараа бид нар бол намын ард бол ийм хүн байгаа шүү гэдэг тэр жагсаалтаа бол албан ёсоо сонгогчтой хүргээгүй шүү. Хүргээгүй. За тэгвэл зөв юм байна тий. Тэгэхээр манайх бол цаашдаа бол ер нь бол парламентын улсын чинь сонгуул мажоритар байдгүй юм. Мажоритар байдгүй. Дэлхийн жишгэнтэр. Тэртээ тэргүй парламентын улс гэдэг чинь бол намаар талчид засаг барьдаг учраас мажоритар системээр явдаггүй юм. Пропорционал системээр 100% явдаг. Манайх бол явандаа бол одоо яг одоо ингээд нэг 48 боллоо цаашдаа явсараагаад жаахан юм үзээд нүд тайлаад юм ухаарад парламентынхаа засаглалын хэлбэрийн мөн чанарыг ойлгоод ирэх тусмаа бүр 100% явандаа бол профессионал системд би шилжин гэдэгт би бол итгэлтэй байдаг. За тийм учраас бид нар бол цаашдаа бол энэ намын мандатын онолыг яг одоо бид нар үндсэн хуулийнхаа төвшөнд, органик хуулийнхаа төвшөнд бол бид нар авч хэрэгжүүлэх шаардлага бол аяндаа үүснэ. Тэртээ тэргүй бол одоо ингээд нам санал өгчхөд байхад энэ нам санал өгснэг болдод өгсөнтэй гэж үзнэ гэж ийм эрүүл бус сэтгэж тийм үү? Эрүүл сарвал оюун ухааны шөмжил даахгүй тиймэрхүү тарих угаасан юм бол яриад хэрэггүй шүү дээ. Бид нар ч бол одоо бас юмыг үнслэлтэй эрүүл сарвалаар сэтгэж ярихд бол дэм шүү дэрийг. За ойлголоо. За дараагийн асуулт, сүүлийн асуулт байх. Энэ нэг 5 минут байгаа шүү дээ. Та магтаага хариулчихарай. Энэ нэг бас нөгөө эсрэг талыг хийн, энийг нөгөө хилцэхгүйгээд байгаа гişүүд бас ингэж байгаа юм. Энэ нөгөө нэг за яг хөө ингээд намн үед юм уу хин нүүдийн санал оруулаад ингээд эн чинь банга хороогоор хэлцээ тэгээ их хурлын чуулганаар ороод нэг нөхрийг тангаргаасаа нэтсэн байна уу гэдгийг шалгуулахаар үндсэн хуулийн цэц рүү явуулах юм байл шүү дээ тий. За тэгээд тэнд одоо бид нар үндсэн хуулийн цэцэд итгэхгүй байна. Тэр 9 хүн ч одоо ер нь улс төрийн намын даалгавраар ажилладаг болчихсон. Тийм учраас цэц рүү явлал бол одоо тэгэл бид нар бол эргүүлэн татагдах нь ойлгомжтой болчиход байна гэсэн тийм аргумент хэлээд байна лээ. Би бол тэрийг бас хувь өнөөхөө хөвчгсөн би тэр цэцийн тэр ер нь одоо цэцэнч бай тэгэл аль шатны шүүх бай бас бүгдэнд нь 100% итгэлд бол нийгэмд бол байхгүй байгаа шүү дээ. Тэгээ тийм улсуудаар авиж хувь заяаг бидний хувь заяаг даатгах гэдэг нь л гэдэг байна. Тэр бол одоо хоосон хардлага айдсл юм да. Тэгэхээр энэ юутай холбоотой шүү дээ. Манайхан бол одоо ингээд нэг зөвхөн одоо нэг ёс зүй гэдэг юмар
гишүүнийг эргүүлэн татах гэдэг. Бид нэр чинь парламентын тангим тарилдаад хулгайц илгий царай дууддаг, зодтолдог явдал байна. Энийг бас зүүр. Дэлхийн үзэгдэл шүү дээ. Парламентын гишүүд гэдэг чинь манай ах шиг юм нэг сөсгөр банд дээр сууж идэг ч газар биш шүү дээ. Дэлхийд бол одоо болд шиг юм цагаан толгойтой өвгчл сууж идэг, таяг маягаараа цохилцох явдал бол байдаг шүү дээ. Тэрийг бол одоо ёс зүйн ингээд бол татсан практик байхгүй. Тэр энийг мошгон гуйлж байгаа. Тэгэхээр ёс зүйг дангаар нь бол одоо ингэж хурлын гишүүнийг эргүүлэн татах тийм үндэслэл бол энэ хуулийн төсөл байхгүй шүү дээ. Харин тангаргийн үгэн дотор нь хийгээд өгчөж байгаа байхгүй юу. Тэгэхээр тангаргийн үгэн дотор бол одоо өндөр ёс зүйтэй байна гэдэг ийм санаа орчих юм бол ёс зүйгээ зөрчсөн асуудал гэдгийг бол одоо ингээд цэцлүү ингээд улсын хурлын одоо тэр ёс зүйн хороомоороо ороод ингээд цэцлүү очихд бол цэц юуг барьж эднэрийг одоо тэр тангаргаа зөрчсөн бэ үгүй юу гэдгийг өгөхээр өөрсдийг нь батлна. Улсын хурл чинь өөрсдийнхээ ёс зүйн дүрмийг батлна шүү дээ. Тийм. Өөрсдийнх нь бид нар бол энийг ёс зүйг зөрчсөн гэж үзсэн, энийгээ бол бүр хөндрүүлсэн хэлбэрээр зөрчсөн гэж үзсэн, энийг бол одоо бүр эргүүлэн татах хэмжээний зөрчил гэж үзнэ гэдэг юм а тэд нар чи өөрснөө хийж өгнө штэ. Тэр ёс зүйн дүрмийг нь бол цэц хийхгүй штэ. Тийм учраас өөрснөө хийж өгсөн тэр дүрмийг нь үзээд энэ хүний үйлдэл энэ өөрсдийнх нь баталсан дүрмтэй нийцэж гин үгүй юу гэдгийг энэ хооронд нь цэц тулгаж шалгаад энэ бол зөрчсөн зөрчөөгүй нэгдгээ шийдэж чана. За тэр цэцийн тухайн асуудал дээр бол би бол жаахан цэцэд бол бас жаахан шөөмжлөлтэй хандаал байгаа юм. Энэ 29-ийн 3-аар тангаргаасаа нятсан асуудлаар иргэд бол үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн удаа гомдол гаргасан байлаа нийлээ. За тэгэхээр чинь бол цэцэд гомдол гаргаж байгаа нь бол тэр гишүүнийг бол эргүүлэн татуулын улс төрийн хариуцлага хүлээлгэл гэж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр нь тэгж хариу өгдөг гэсэн. Эний чинь бол эрүүгийн журмаа шалгаж байгаа юм байна шүү дээ. Тэрийг өөрөө шийдүүлэх гээд хариу өгчдөг юм байна. Өөрөөр хэлбэл одоо манай үндсэн хуулийн цэцгийг одоо би улс төрийн хариуцлага эрүүгийн хариуцлагыг яллахгүй байна гэж би бодохгүй байгаа. Тэгэхээр энийг хөсөхгүй байгаа юм уу? Залхуурал байдаг юм уу? Хэл амнаас айдаг юм уу? Нэг ийм эсвүүлдэхгүйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа явдал бол ажиглагдж байгаа. Харин тэр одоо улс төрийн байгууллага болсон барьсан энэ төр гэдэг тэр бол хоосон үг. Энэ улсын хурлын 9 цэцгийн үндэс 9 гишүүний чинь улсын хурл өөрөө томилдог. За цэцгийн үйл ажиллагаанд баримталдаг бол материаллык болон процессын хуулийг нь улсын хурл өөрөө баталчих гэсэн. Гэхдээ тэгээд одоо үнэхээр тэр улс төрийн байгууллага болцоод л ингээд өөрсдийг нь бүгдээр ингэ татчих хэмжээндээ тийм аюултай хадны манга болчихсон бол үгүй тэднийг өөрснөө шийдвэрлэх эрх нь тэдэнд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо бас энэ хуулийг эсэргүүцэх аргумент биш юм аа, шалтгаан юм аа л гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо би дахиад хэлэхэд улсын хурлын гишүүд энэ хуулийг ингэж эсэргүүцээд ингэж яриад байгаа явдал бол ард түмэнд асар их муухан харагдаж байна. Энийг одоо энэ залуу гишүүд болгоно бол анзаардаггүй юм уу? Дахиад сонгогдоход бол энэ том асуудал болж гарч ирнэ. Ард түмэн бол бас ой санамжтай. Тийм учраас энийг бол бас одоо бас залуучууд учраас одоо анзаардаггүй юм биш байгаа даа гэж би дотроо бодож суудгий. Яа. За баярлалаа өгшөө. Тэгээ энэ одоо тодорхой сэдвээр бидний асуултанд та их тодорхой хариултуудыг өглөө. Тэгээд таны цаашдынх нь ажилд нь өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За. Тэгээд одоо би энэ нэвтрүүлгийг манай энэ судлаачийн үгийг энэ 4 дахь өдөр одоо төрцөөрөө их хурл дээр энэ чуулган дээр энэ хуулийг хилцэх хэсэг талаар санал хураалт болох юм байлээ. Тэгээд тэрний өмнө манай гишүүд бас Лүндэ багшийн энэ ярилцлагыг бас нэг бүгдөө нэг үзчихээсэ гэж ингэж хүсэж байна. Тэгээд тэн дээр та бүхний одоо гарах шийдвэр мэрэгэн байгаасаа гэж ингэж хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.